Монголын бизнесүүд импортын төлбөрөө ихэнхдээ Америк доллараар хийдэг. Тиймээс одоо долларын ханш олон улсын зээлийн өртөгт нөлөөлж гисэн Монголын бизнест хийхээ хамааралтай болж ирдэг. Өнөөдөр Америкийн нэгдсэн улсын жижиглэн худалдааны борлуулалт буюу US Retail Sales-ийн 7 дугаар сарын үзүүлэлт гарах гэж байна. Тэгэхээр энэ үзүүлэлт Америкийн нэгдсэн улсын хэрэглэгчдийн худалдан авалт өсөж гин үү, саарч гин үү гэдгийг ийм харуулдаг бослого үзүүлэлтүүдийн нэг. Тэгэхээр хэрвээ борлуулалт хүлээлтээс өндөр гарах юм бол Америкийн нэгдсэн улсын төв банк хүүгээ өндөр түвшинд хадгалах хүлээлт улам нэмэгдэх болно. За дагаад Америк доллар олон улсын зээлийн өртөгт өсөх дарамтыг үүсгэх юм эрсдэлтэй юм. Харин энэ мэдээлэл гарахын өмнө Америкийн нэгдсэн улсын хувьцааны зах зээл ямар байр суурьтай байгааг харуулъя. Өчигдөр S&P 500 индекс түүхэн дээд түвшнээ шинжиллээ. Өсөлтийг технологи харилцаа холбооны салбарын хувьцаанууд голлон дэмжсэн. За харин өнөөдөр бол арилжаа эхлэхийн өмнө фьючерсууд тогтвортой байна. S&P 500, Nasdaq 100-ийн фьючерс тэг түвшний орчимд байгаа бол Dow Jones-ийн фьючерс ялангуяа өсөлттэй байна. Тэгэхээр Wall Street-ийн эерэг хандлага Азийн зах зээлд үргэлжилсэн үзүүлэлттэй гарсан байна. Японы Nikkei 225 индекс 1.7 гаруй хувиар өссөн. За өмнө Солонгосын Kospi индекс 2.5 орчим хувийн өсөлтийг үзүүлсэн. Хөрөнгө оруулагчдын анхаарлуудаа компаниудын тайлангаас эдийн засгийн үзүүлэлтүүд рүү шилжиж байна. Тэгэхээр зах зээлийн хүлээлтээр бол Америкийн нэгдсэн улсын 7 дугаар сарын жижиглэн худалдааны борлуулалт өмнөх сараасаа 1.1 хувиар өсөх төлөвтэй байна. Харин одоо S&P 500, Nasdaq индексүүд 7 хоногийн дүнгээрээ 3 дахь 7 хоногт дараалан өсөлтөө хадгалах юм хүлээлттэй байна. Америкийн нэгдсэн улсын хэрэглээний үзүүлэлт Америк доллар болоод дэлхийн зах зээлийн дараагийн чиглэлд нөлөөлөх болно. Монголын бизнес эрхлэгчдийн шийдвэр гаргалтанд нөлөөтэй хэрэгцээтэй мэдээллийг CNBC Mongolia хүргэлээ.